амар даатгал хувьцаат компани байгууллагын даатгалын хилцээний захирал Хосбаатар хүрэлцэн ирсэн байна. За тэгээ бидэнд бас нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэхээр ирсэн байгаа хаа гэж бодож байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Тухтаа суугаарай, хөвчөө зүгээд микрофон өөртөө баг зэрэг ортуулаад сууж болно. За микээ жоохон татчих. За бид таныг ерөнхийдөө танилцуулсан байгаа. Гэхдээ та өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаад хизэнээс энэ салбарт орсон тий мөн одоо компанийн талаар бас товчхон мэдээллийг хүргээд хэдүүлээ ярилцлага руу гарах тий. За бүгдэнд нь өглөөний мэнд. Намайг Хосбаатар гэдэг. За ер нь даатгалын салбарт ороод ерөнхийдөө 8-9 жилдээ ажиллаж байна. За одоогор бол амар даатгал хийхэд байгууллагын даатгал хариуцсан захирлаар ажиллаж байгаа. За тэгээ амар даатгалын хувьд бол анх 2003 онд үүсэн байгуулагдчихсэн. За зөвшөөрлөө аваад тэгээ ерөөхдөө 2019 онд шинжилэл хийгдээд одоогийн бүтц бүрэлдэхүүн яг үйл ажиллагаагаа 19 оноос ер нь идэвхтэй явуулж эхэлсэн гэсэн үг. 24 жил болсон байна. 24 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Ямар чиглэлд даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа бол за даатгалын компани ер нь нэг хоёр төрөлд хуваагдаж байгаа. Урт хугацааны ердийн гэдэг. Манайх ердийн гэдэг ангилалд нь ордог. Тэгээд бүх төрлийн салбарт ер нь үйл ажиллагаа явуулж байна. За одоо уул уурхай, барилга тий одоо үйлчлэгээ бүх салбарт үйл ажиллагаа явуулж байгаа. Бас мөн иргэдийн даатгалуудыг бас бид бас хийдэг тий. Амар даатгалын хувьд бусад даатгалын газруудаас одоо юугаараа их даваа талтай байна? За ер нь бол одоо нэрнээсээ эхэлсэн бид хэд анх нөгөө санхүүгийн салбар банк даатгал гэхээр ер нь нэг жоохон мэрэгжлийн юм яриад хэцүү юм яриад ойлгохдохгүй ингээл явчихдаг шүү дээ. Тэгэхээр ийм байж болохгүй юм байна. Ер нь энэ даатгал гэдэг чинь хүнд хэрэгтэй. Тэгээ хүнд хэрэгтэй юмыг өгөхийн тулд жоохон амар байх хэрэгтэй маань гэж бид нар бодоод тэгээ нэрээ хүртэл амар гэж өгөөд тэгээ одоо ер нь бүх үйл ажиллагаагаа хамгийн амар хэлбэрээр явуулахыг хичээж. За үүний үндсэн дээр бид нар одоо FCR гэдэг юм уу те. First call resolution гэдэг те. Одоо харилцагчийн бүх асуудлыг нэг дуудлагаар шийддэг байя ч юм. Одоо нөгөө бид нар бүх төрлийн үйлчлэгээ авдаг шүү дээ. Тэгэхээр за тань руу эргээд холбогдно, энэ хүн холбогдно, ингэн тэгнэ гэл түүхтэй. Тэгэхээр бүх үйлчлэгийг амар болгоё. Тэ таны нэг дуудлагаар бид нар таны нэг асуудлыг шийдэн ч гэдэг юм. Ерөнхийдөө амар даатгалын хамгийн гол онцлог бол бид нар яг энэ л байна. Санхүү үйлчлэгээ, даатгалын үйлчлэгийг хамгийн амархнаар өгье л гэж. Ямар гоё юм бэ? Амармаар санагдчихсан гэдэг чинь. Тэгэд та сая нөгөө төрлүүдээс бас хэллээ л дээ. Тэгэхээр амар даатгалын үед хамгийн эрэлттэй байдаг бас төрөл ямар даатгалын төрөл байдаг вэ? Та бол байгууллагын даатгалын хилцээний захирлаар ажилладаг. Ер нь манай компани байгууллага суурьтай компани. Тэгэхээр ерөөхдөө бол нөгөө бизнесүүдэд зориулсан даатгалын үйлчлэгийг түлхүү үзүүлдэг гэх юм уу? За эндээс дурдаад үзэх юм бол одоо жишээ нүүрс тээврийн компаниуд байдаг те. Автомашинуудаа даатгуулах, ажилчдаа даатгуулах, за уул уурхайн компаниуд байна. Мөн бас ажилчдаа даатгуулах те. Тухайн ажлын байранд гарч байгаа бүх эрсдлийг л даатгалын компаниуд шилжүүлэх. Тэгэхээр бид нар ерөөхдөө бол байгууллагын даатгал руу илүү суурилж ажиллаж байгаа. За тэгээд мөн энийг хийхин тулд өмнө нь болохоор даатгал бол зөвхөн гэнэ эрсдлийн дараа л орж ирээд идэг. Зөв мөнгө төлөвлөх компани. Бид нар болохоор одоо тийм бишээ. Даатгал гэдэг чинь өөрөө те бид нар дата байна, мэдлэг байна те. Тэгэхээр таны бизнесийг бид нар даатгах гэж байгаа эхлэж ороод эрсдлийн үнэлгээ хийж өгье. Таны бизнест энд хаана аюул эрсдэл байгааг бид нар тодруулж өгье те. Үүний дараа даатгалаа хийгээч. Зөвхөн эрсдлийн дараа биш, эрсдлийн өмнө бас бид нар тэр хүмүүсийн бизнесийн эрсдлийг удирдах одоо энд аюул биш үү гэдэг нэ илрүүлж өгдөг те. Тэгэхээр нөгөө дараа нь даатгаланд бас амар болчдөг. Нөгөө энд эрсдэл байна, энийг хэдүүлээ хамтаа бууруулъя гэхээр дараа нь даатгалын үйлчлэгийг авах ч гэсэн амар болчих. Ажилчдаа даатгуулна гэхээр бас их сонирхолтой санагдаж байна л да. Та энэ талаар илүү дэлгэрэнгүй яриул тийм. Ялангуяа аль одоо байгууллагын ажилчид илүү их даатгалд хамрагдаж байгаа вэ? Уул уурхай одоо мэдээж их төлхөө байдгүй. Тэгэхээр энэ даатгал нь ямар системээр яаж ажилдаг вэ? Тийм. За ер нь уул уурхай тий. Угаасаа манай эдийн засгийн голлох хүчил юм шүү дээ. Тэгэхээр тэнд олон хүн ажиллаж байгаа. Дээрс нь уул уурхай гэдэг чинь өөрөө эрсдэлтэй ажлын байр та. Тэгэхээр агиух даатгал тийш явагдаж байгаа. Гэхдээ одоо манай Монголын бас компаниуд бизнесүүд гоё болсон. Заавал уул уурхай гэхгүй зүгээр үйлчлэгээний байгууллага байсан ч гэсэн офис суудаг хүмүүс байсан ч гэсэн бүгдээ гоё даатгал хийдэг болсон. Тэгэхээр яг уул уурхай руу төлхөө хийж байгаа дэр бид нар эрүүл мэндийн даатгалыг бас төлхөө хийж. Тэгэхээр нөгөө эрүүл мэндийн даатгал гэдэг нь өөрөө
улсын эрүүл мэндийн даатгалыг бид нар төлдөг шүү дээ. Цалин дээрээсээ тий. Энийг болохоор хуваараа төлдөг даатгал байна. За энэ маань ерөөхдөө айгүй амархнаар хэлэх юм бол ханиаднаас хавдар хүртэл бүх эмчилгээг авч болдог даатгал гэсэн үг. Эрүүл мэндийн даатгал. Тэгэхээр нөгөө ажилтан одоо өөрөө өвдөөд ажилдаа очиж чадахгүй байх юм бол тухайн бизнес бас асуудалд орчих шүү дээ. Мөн ажилтан ч гэсэн өөрөө хохирно шүү дээ. Ажилдаа өгөөжин цайлбар бас хэцүү. Тэгэхээр эрүүл мэндийн даатгалтай болчих юм бол нэгдүгürt эмчилгээг хурдан илгэх чинь заавал мөнгөтэй болох дараагийн цалин буух мөнгөтэй байхаа хүлээх шаардлагагүй байхгүй. Тэгэхээр даатгалаа илгээд ажилтан маань хурдан идэгэр чинь ажилдаа явчихна, бизнес хожино, ажилтан хожино, бүх юм одоо амархан болно л гэсэн. Танаа дээр гарч исэн маш одоо сонирхолтой яг энэ даатгуулсан болоод даатгуулаагүйгийн одоо ялгаа гарч исэн кейсүүд, тохиолдлууд байвал таас үзэгчдэд сонирхуулаач гэж хүсэж байна. Тэгье. Даатгалын салбарт ажиллаж байгаа хүний хувьд бас айгүй гоё мэдрэмж бас авдаг. Хүн өөрөө. Энийг би хамгийн сүүлд яаж авсан гэхээр манай дээр нэг байгууллага даатгуулад эрүүл мэндийн даатгалтай. Урьдчилан сэргийлэх үйлчлэг гэж бас болдог. Тэрийг нөгөө даатгалаас нь зохион байгуулж өгдөг. Тэгээд тэн дээр нөгөө хавдрын маркер өгсөн нэг ажилтан маань хавдартай хорт хавдар илэрсэн. Тэгээд илрээд 2 жилийн хугацаанд даатгал үргэлжилсэн. Тухайн ажилтан маань 2 жилийн хугацаанд даатгалаасаа нөхөн төлбөр аваад бид нар нийтдээ нэг 20-30 сая төгрөглөө одоо яг зөвхөн хавдрын имчилгээнд нь нөхөн төлбөр гэж гаргаж өгөөд тэгээ 2 жилийн дараа нөгөө хүн маань хавдрын маркер өгсөн чи эдгэрсэ гэдэг хариу гарч ирсэн. Тэрийг хараад тухайн даатгуулагч талд бол бид нар бол олон юм ярихгүй. Бид нар бол үүргэл гүйцэтгсэн. Яг миний хувь хүний хувьд бол тэр бол айгүй гоё байсан л та. Нэг ч гэсэн монгол хүн дээ эргүүл болоод магадгүй тэр хүний цаана гэр бүл үр хөвгт байгаа. Тэгэхээр бас бид нар шууд гаргаад өгөх 20 сая төгрөг гэхэд бас хэцүү шүү дээ. Тэгэхээр магадгүй тэр зүйл дээр энэ ажлыг хийснээрээ би тэр бас гоё аз жаргалыг олж авд юм уу гэж харж байгаа. Тэгэхээр нөгөө амар даатгалын хувьд бас бид нар бусдыг бас нэг хэцүү цаг үед туслах те амьдралыг илүү амархан болгох талаас нь бид нар ажиллаж байгаа. Ямар гоё юм бэ. Нэрэл одоо улсын одоо эрт илрүүлгийг хүлээх боломжгүй хүлээсээр байгаад магадгүй одоо цааш дараагийн шат руугаа явцсан ч гэдэг юм эсвэл төрийн байгууллагад ажилдгүй тийм одоо тэр улсаас гаргаж байгаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж чадахгүй хүмүүс бол яг энэ хувийн хвшилд ажиллаж байгаа хүмүүс энэ даатгалд хамрагдсан байхад нэлийн юм олон давуу талыг авах юм болоо гэж бодож байна л доо тийм ээ. Хувь хүн дээр бол байдаггүй дандаа байгууллага руу чиглэсэн байдаг гэж хувь хүн дээр байгаа. Байгаа. Бас байгаа юм. Ерөнхий суурин л бизнесүүд дээр. Гэхдээ иргэдийн даатгалыг бид нар хийж байгаа. Жолооч хариуцлага, тээврийн хэрэгсэлтэй, эрүүл мэнд бүгдийг бид нар хийж байгаа. За нэг өөрийгөө даатгуулъя да. Ер нь даатгал гэхдээ би бас ер нь айгүй одоо чухал зүйл юм байна гэдгийг одоо ойлгох. Сүүлийн үед бол ялангуяас тийм. Тэгэд би бас энэ чинээс маргааш нэг 3 сарын 5-нд бас нэг юм арга хэмжээ болох гэж байгаа гэсэн энэ талаар бас та ерөнхий мэдээлэл өгч амар даатгалж. За бид нар House Cham гээд одоо Australian Chamber гээд Австрали Монголын худалдааны танхим гээд байгуулга байна. Энэ байгууллагатай хамтраад ийм даатгалын форум хийх гэж. За энэ форум дээр нь юу болох юм гэхээр ерөөхдөө одоо уул уурхай чиглэлийн болон бусад чиглэлийн аж ахуй нэгжүүд хүрэлцэн ирэх юм. За үүн дээр манай нэг зочин илтгэгч болон 3 илтгэгчтэй үйл ажиллагаа явагдах. За юу ярих вэ гэхээр манай гүйцэтгэх захирлаг шиг төр маань болохоор Монгол түгээмэл тохиолдож байгаа одоо эрсдлүүд тий өмнө болж исэн одоо учирч болцсохгүй байгаа эрсдлүүд яг юу юм бэ? Энийг хэрхэн шийдэх вэ? Даатгалын компанитай байснаар та бүхэн энэ эрсдлийг ямар ч даван тулах вэ гэдэг мэдээлэл өгөх юм. За Батцуул ерөнхийлөгч маань болохоор одоо энэ AI хөгжиж шүү дээ. Тэгэхээр энэ даатгалын салбар бол AI хоорондоо хэрхэн учир зүг болж нийлэх вэ тий? Яаж ашиглах вэ? Ашигласнаар ямар давуу тал гарах вэ гэдэг мэдээлэл өгөх. За манай зочин илтгэгч Рони Лим гээ Сингапуроос ирж. За олон улсын жишгтэр яг юу болж байна? За хэдүүлээ энэ чэнэл юм яриад идэг. Гэтэл олон улсад зах зээл дээр юу болж байгаа? Даатгал яаж өөрчлөгдөж байна? Эрсдлүүд яаж хувирж байна те? Одоо нөгөө Австрали, Монголын бизнесүүд учраас зөвхөн Монгол бизнес хийдгүү. Гадагшаа гарч бизнес хийдэг, гадны байгууллагатай харьцдаг. Тэгэхээр нөгөө эрсдэл маань дотоод болон гадаад гэсэн хоёр болчих. Тэгэхээр нөгөө манай зочин илтгэгч Рони Лим маань ирээд гадны эрсдлүүд юу болж байгааг талаар мэдээлэх. За тэгээ ер нь базаад хэлэх юм бол одоо манай харилцагч нар болон бусад оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүдэд одоо энэ даатгалтай байснаар танд яг ямар давуу тал үүсэх гээд байна. Монгол улсад түгээмэл тохиолдож байгаа эрсдлүүд юу байна те? Энийг хараач, таниач, бууруулаач те? Бид нар хамтрая, тусалъя гэдэг л ийм л арга хэмжээ болох гэдэг. Энэ арга хэмжээний үр дүнг та бүхэн юу гэж тооцоолж байгаа бэ? Ирээдүйн ер нь цаашдаа
байнга хийж байх уу тий ямар үр дүнг бас өгөөсэй гэж хүсэж байгаа вэ нэгт хоёр дахь юм бол энэ үйл ажиллагаан дээр бүр онцгойлон тий especially бүр ямар хүмүүсийг ирээсэй гэж та бүхний зүгээс хүсэж байгаа вэ? За эхний асуулт нь болохоор одоо бид нар судалгаа хийж байгаа. Ерөнхийдөө нөгөө түгээмэл тохиолдож байгаа эрсдлүүдийн тийм. Тэгэхээр одоо жил болгон бид нар тухайн судалгаагаа бас нийтэд танилцуулах юм. За Монгол улсад тийм 25 онд 26 онд ийм эрсдлүүд түгээмэл тохиолдож байна. За 27 28 онд ийм их эрсдлүүд тохиолдож болзошгүй байна тийм. Бизнес болон хувь хүмүүст зориулсан судалгаа гаргах. Тэгэхээр хамгийн том бидний хүрэх үр дүн бол ерөнхийдөө л нөгөө Монголд байгаа бизнесүүдийг үйл ажиллагаагаа тасралтгүй явуулах тийм эрслээс ангид байх юм үр дүн гарна л гэж бодож байна. Яг нөгөө өмнө хэлээд байгаа амархан болохгүй хичээгээд байгаа тийм. Тэгээ хоёрдугаар асуултанд хариулахаар ерөөдөө уул уурхайн бизнесүүд дээр чиглэсэн үйл ажиллагаа төлхөө болох юм. Гэхдээ бусад аж ахуйн нэгж нээлттэй. Тэгэхээр уул уурхайн бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж компани байх юм бол та бүхэн маань энэ үйл ажиллагаанд оролцоход нээлттэй. Үйл ажиллагаа маань маргааш болно 3 цагаас Улаанбаатар гэлрээ жуулчин боол руунд болох юм. Тэгэхээр та бүхэн хүрэлцэн ирээд бүртгүүлээд ороод эрсдлийн талаар, даатгалын талаар мөн бол бусад бизнес эрхлэгч нартайгаа бас яриа өрнүүлэх мэдээлэл авах боломжтой. Тийм байна. 3 сарын 5-ны маргааш бахна шүү дээ. Пүрэв гарагт 3 сарын 5-нд тэгээд галерей гэхээр Улаанбаатар галерей гэхээр Сүхбаатарын талбай зүүн талд. Сүхбаатарын талбай зүүн талд. Тэгээд уул уурхайн хувьд одоо эрсдлүүд нь яг ямар эрсдлүүд байдаг болоод тэгээд яг тэр уул уурхаанаас хүмүүс үзэж явах боломжтой. Тэгэхээр яг ямар зүйлийг даатгах байгаа гэх мэтлээ. Тэр талаар хэлвэл. Уул уурхай өөрөө манай эдийн засгийг эргүүлж байгаа хэд үл ярьсан тийм. Тэгэхээр тэнд нөгөө маш их хөрөнгө оруулалтууд, хөрөнгүүд байж идэг. За хамгийн үнэтэй хөрөнгө буюу ажилтан байж идэг. Тэгэхээр тухайн ажилтан маань одоо мэргэжлээс шалтгаалж өвчин авч болно. Уурхайч бас хүнд нөхцөлтэй. За тэгээд амнасаа алдах байж болно, хөдөлмөрийн чадвараа алдах байж болно. За энэ хүмүүсийн энэ ажилчдын капиталыг хамгаалах даатгалууд нь юу байх юм гэхээр одоо эрүүл мэндийн даатгал байна. Ажил олгогчийн хариуцлагын даатгал гэж байдаг. Гинтийн ослын даатгал гэж байдаг тийм. Тэгэхээр нөгөө амар даатгал бас нөгөө санхүүгийн үйлчлэгийг даатгалын үйлчлэгийг амар болгоё гэдэг үүднээс яг энэ салбарт нь зориулсан багц цогц бүтээгдэхүүн үйлчлэгийг гаргацсан байна. Тэгэхээр нөгөө уул уурхайн үйлчлэгээ бизнес эрхэлж байгаа хүмүүс бид нар багц үйлчлэгээ өгч байгаа. Тэгэхээр нөгөө даатгалын бүтээгдэхүүнүүд нь багц давхар бид нар эрсдлийн үнэлгээ хийж өгч байгаа. Тэгэхээр нөгөө таны ажлын байран дээр ямар эрсдэл байгаа юм, галын эрсдэл байгаа мó, үер усны эрсдэл байгаа мó, нурангийн эрсдэл байгаа мó бид нар хийж өгдөг. Тэгэхээр ажилчдын даатгал бас байх нь. Хоёрдугаарт бас нөгөө техник хэрэгсэлгээд уул уурхайч өөрөө маш үнэтэй зүйлсүүдийг ашигладаг тийм. Одоо ингээл үүрэн байж болж байна. Том техник машинууд байж болж байна. Тэгэхээр нөгөө хүн даацсан машин механизмын даатгалуудаа бас явуулдаг. Тэгээд дээрэс нь нөгөө хөрсний хуулалт хийдэг ч юм уу те байгууллагуудын хариуцлага гэж бас байгаа. Ерөнхийдөө даатгалыг хоёр төсөөл хуваагдчихад байгаа. Хариуцлага, хөрөнгө гэдэг. Тэгэхээр хариуцлага гэдэг нь би ямар нэгэн зүйл хийж байгаа бусдад тохирол учруулах те. Хөрөнгө бол миний эд хөрөнгө, ажилчид, миний тоног төхөөрөмжүүд. Тэгэхээр энэ бүгдийг чинь багцлаад хамгийн амархан даатгалаас амар даатгалт бас байгаа. Бас маргаашийн чуулга уулзалт дээр бол яг энэ уул уурхайн салбарын хүмүүс болоод бас бус одоо энэ даатгалын чиглэлээр бас сонирхож байгаа хүн болгонд одоо байгууллага болгонд нээлттэй байх нь ерөн зөнхлөн ямар одоо эрсдлүүд гараад байна. Энэ эрсдлийг хэрхэн манайж зохицуулах, цаашлаад ер нь ямар даатгал нь одоо танд төлхөө хэрэгтэй юм гэдэг бас зөвлөмжүүдийг олон улсын бас илтгэгч одоо мэрэгчлэлтэн ирж одоо ихтгэл тавина гэж ойлголоо. Даатгал гэдэг зүйл бол бидэнд бол нэлийн хол сонсогддог байсан. Одоо хэдэн жилийн өмнө чинь тийм бараг гадаадын киноноос даатгал гэдэг зүйлийг сонсдог байлаа штэ. Гэсэн чинь одоо бол нэлээд ингээд хүмүүсийн амьдралд ороод ирж гисэн албан хаагч нар ажилчид бол даатгал байгууллагаасаа даатгал авдаг болчихсон байна. Ер нь сүүлийн үеийн Монгол улсад сонин ачин даатгалтай холбоотой тий хэдийн хэмжээний хүмүүс хэдийн хэмжээний байгууллагууд даатгалд холбогдоод байна. Ер нь энэ чиг хандлага хаашаа бас явах гээд байна. Өмнө яг тийм л байсан тий даатгал гэхэр хол байсан. За тэгээ хөгжиж эхэлсэн. Тэгээ явж идэг. Өмнө нөгөө Рональдо хөлөө даатгуулжээ. Гэдэг ч юм уу Бейонсе даатгуулжээ гэдэг тий. Гэх мэтлэн хол байсан бол одоо гоё хөгжөөд эхэлж чинь тий. Энэ дээр одоо түлхүү хаашаа явж ийн гэхээр яг энэ эрүүл мэндийн даатгал, энэ хөрөнгийн даатгалын чиглэл рүүгээ маш их хөгжиж байгаа. Одоо даатгуулагч нар маань өөрсдөө бүр эрен хайдаг болчихжээ. Тэгэхээр нөгөө хүний нөөцийн асуудал одоо бас жоохон хурц болж штэ. Хүн ажилд авъягаа олддггүй, хүнийг яаж тогтоох вэ гэдэг
бодол болчиход шүү дээ. Тэгэхээр тэр ажилчинд өгж байгаа бенефит гэдэг юм айгуу чухал болсон. Давуу тал тийм. Тэгэхээр нөгөө ажилтнаа зар тавихтаа ч юм ажилтнаа тогтоох нэг хэрэгсэл болж ин даатгал нөрөө. За манайх эрүүл мэндийн даатгалтай шүү те. Одоо маад ажилд орсноор ийм давуу тал үүснэ ч гэдэг юм. Хоёрдугаарт болохоор яг нөгөө бизнес өөрөө тасралтгүй хэвийн үйл ажиллагаа явуулахын тулд яг тэр нөгөө тухайн хөрөнгүүдийг даатгуулах маш чухал байна. Таны эрсдэл одоо байгууллагт эрсдэл учраас магадгүй таны агуулгах руу объект үйлдвэрлэлөө те үер ороод ирлээ, бороо ороод ирлээ, гал гарчлаа. Та тэрийг ямар хугацаанд сэргэн засч чадах вэ те? Тэр хугацаанд гарч байгаа эдийн засгийн алдагдсан боломжийг та яаж нөхөх вэ гэдэг асуудал. Тэгэхээр одоо нөгөө бизнесүүд маань өөрсдөө ойлгодог болсон. За би энийг заавал даатгуулна. Өмнө нь болохоор нөгөө даатгал нэг юм зардал гэдэг нүдээр харагддаг байсан. Жил болгон төлөөл гэдэг юм гартгүй те. Одоо болохоор яг энийг эргүүлээд тооцоод үлдсэн байна. Одоо жишээ нь сая ингээл нэг томоохон тохиолдол боллоо шүү дээ хэдэн жилийн өмнө. Дашванчлын газ гэж дэлбэлдэг ч юм тийм. Энд магадгүй жишээ нь даатгал байсан бол тэр байгууллага даатгалтай юм уу эсвэл тэр орон сууц даатгалтай байсан бол тийм. Юу болох байсан бэ гэдэг талаас ингээл бодоод үзэхээр хүмүүс одоо маш сайн ойлгож эхэлж байна. Тийм биш үү нэрээ. Би бас эндээс нэг яриан дундуур би нэг ойлгосон нэг юм байгаа. Ойлгосон биш. Зөвхөн нэг сонирхол төрөөд химэл оюун ухаан болон тэгээд даатгал хоёр ер нь хэрхэн яаж холбогдож байна. Дундуур яриан дээр нөө ивентийн талаар ярьж хахад химэл оюун ухаан талаар ярьж ирсэн. Тэгээд химэл оюун ухаан болон тэгээд даатгал ер нь хоорондоо яаж уялдаа ажиллах гэж байгаа. Одоо нөгөө даатгал гэдэг чинь өөр маш их тооцоол байгаа. Тийм. Бид нар нөгөө ямар нэг юм бит бүтээгдэхүүн байхгүй шүү дээ бид нар. За танд эрсдэл гарвал бид нар зохицуулнаа гэж цаасан гэрэл үлдчихэж шүү дээ. Тэр бүхний чаар тооцоол явагдаж идэг тийм. За энэ эрсдэл гарах боломжтой юу? Гарахад яах вэ, ийх вэ тийм. Жишээ нь AI бол одоо бидний хувьд бол маш их тусалж байгаа зүйл нь энэ тооцоол төр бас маш их тусалж эхэлж байна тийм. Ингэснээр бид нар нөгөө харилцагчийн эрсдлийг өдөртөх боломжтой болж эхэлж байна. За ийм олон датан дээр суурлаад тийм. Одоо энэ үед ийм цаг агаар эрсдэл учирч болцсохгүй байна. Эсвэл би эдийн засгийн хувьд ийм асуудал тулгарч болцсохгүй байна. Бүр цаашлаад энэ пандемик асуудлыг хүртэл тооцоолох боломжтой ч гэдэг юм уу те. AI бол бидэрт бол тооцоолын асуудалд бол маш их тусалж эхэлж байна. Би болохоор ингэж ойлгоод байгаа байхгүй. Нөгөө талаараа ингээд нэг одоо химэл оюун ухаантай харьцаад шууд миний даатгалын бүх зүйлс гараад ирэх юм болоо гэж ойлгоод байгаа. Гэхдээ ер нь бол энэ хөгжил бол байгаа шүү дээ. Одоо нөгөө харилцагчийн зан төлөв гэж нэг зүйл шүү дээ. Одоо нөгөө олон зуун жил даатгал хөгжсөн газар бол нэг өөр нь. Магадгүй та спортоор хичээлдэг бол таны эрүүл мэндийн даатгалын хурамч бага гэдэг ч юм. Тэгэхээр нөгөө AI дээр суурилж тооцоол нь яг юм. Одоо эрүүл мэндийн даатгалтай жишээлж ярих юм бол тий. За та ууланд алхдаг уу? Спортоор хичээлдэг үү тий? 7 хоногт хэдэн цаг хичээлдэг үү? Тамхи татдаг уу? Тий? Таны ажлын байр ямар байдаг вэ гэдэг юм. Энэ бүх юм чи нөгөө AI цуглуулж аваад тооцооллыг хийгээд таны эрүүл мэндийн даатгалын хурамчийг тань санал болгодог. За эх жил магадгүй та спортоор хичээлэх цагаа ихсгсэн бол таны хурамч буурах ёстой ч гэдэг юм уу. Одоо ингээл гадны контент кинонд ирлээ айгүй их юм нөгөө даатгал тий эрүүл мэндийн даатгал, амь насны даатгал гэж яригддаг тий. Аха. Энэ спортын хүмүүсийн хувьд нэрээ танаа дээр даатгал багууттай хамтарч ажилтдаг. Одоо бол дан ганц уул уурхай гэдэг уламжлалт ойлголт бол байхгүй байгаад идэг. Бүхэл одоо салбарынхан бүхэл одоо байгууллагуудын томоохон байгууллагууд бол даатгал гэдэг зүйлийг ажил олгогч нартаа нөгөө ажил одоо хүсэж байгаа хүмүүстээ санал болгосноор эргээд нөгөө удаан хугацаанд ажлын байраа хадгалж үлдэх юм одоо боломжуудыг бүрдүүлж штэ. Тэгэхээр ер нь нэмэлтээр аль аль салбарууд, аль аль байгууллагууд их орж ирж байгаа вэ? Спорт гэдэг бас нэлээ. Одоо яг таны нэлээ мэрэгжлийн болж ирж штэ. Одоо спорт одоо маад энэ бүх төрлийн спортын лигүүд аяг өндөр хөгжиж штэ. Үүнийг дагаад яг жишг нь орж ирдэг. Мэдээж тамирчин байгуул тамирчин заавал даатгалтай байх хэрэгтэй тийм. За өмнө нь бол яг шалгуур тавиад даатгал нэг юм нүд хуурах төдий ч юм уу тиймэрхүү байдаг гэсэн бол одоо их стандарт очиж эхэлж байна. Ялангуяа саксныхан тийм. За энэ дээр яаж нэг гэхээр нөгөө тамирчдын маань гэмтэл бэртэл хамгийн их түг юм л шүү дээ. Тэгэхээр нөгөө тамирчдад зориулсан бүтээгдэхүүн хүртэл өөр болж. Жишээ нөгөө нөхөн сэргийг хэмжлэхний зардал арай өндөр гэдэг ч юм уу тийм. Одоо жишээ нь тамирчин хүнд одоо юу гэдэг ханиадны зардал нөхөн сэргийг хэмжлэхний зардал хоёрын дүн бол шал өөр тусан шүү дээ. Тэгэхээр илүү хэрэгцээтэй байгаа хамгаалт өндөр болгодог ч юм. Одоо бид нар бол энэ хан гард гэдэг хөл бөмбөгийн клуб те натур багс гэвэл волейбол баг одоо хамтран ажиллаж. Ертөнтийн хан гард байгаа нь. Тийм. Тэгээд бид нар даатгалыг бас хийж байгаа. Одоо 26 онд бас бид нар энэ спортынхантаас зориулсан бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байгаа.
Одоо түрүүний миний дурдсан нөхөн сэргийг зардал өндөр байдаг те. Одоо тоглоогүй байх үе эдийн засгийн алдагдлыг яах вэ гэдэг юм. Тийм иймэрхүү тооцооллыг бас бид нар хийж. Энд нэг манай үзэгчээс асуулт ирсэн байна. Энийг бас асуучих гэж бодож байна. Хувь хүн гэр бүлэрээ даатгуулж болох уу гэсэн асуулт байна. Дээр нь миний асууж байгаа асуулт болохоор амар даатгал илүү амар хялбар байдлаар даатгуулах боломжийг иргэдэд өгч байгаа тийм ээ. Тэгэхээр магадгүй гэртээ хүүхдээ хараа сууж байгаа гэр бүлэрээ гадагшаа явах байгаа ч гэдэг ч юм уу тий. Яг энэ албан байгууллага нь хараахан нөө даатгалын үйлчилгээг санал болгож амжаагүй байгаа хүмүүс хувь хүн гэр бүлүүд ер нь ямар байдлаар даатгуулт юм болоо заавал танаа дээр очтгоо эсвэл одоо аппликейшн одоо суулгадаг ч гэдэг юм уу тий. Энэлийн зөвлөмжийг таас өгөөч. Бид нар нөгөө амар болохыг л ярьсан шүү дээ. Тэгэхээр айл болох бидэн дээр бол ирэх шаардлага байхгүй та. Тэгэхээр нөгөө хамгийн ойрхон хамгийн хэлбэрээр шийдэх юм бол та уцаар ирчих болно эхлээд те 1821.11 гэсэн утас руу залгаад 1821.11 энэ утас руу залгаад та хүссэн даатгалын үйлчилгээгээ тодруулж болно. Уцаараа ярьж байгаад бүх даатгалын үйлчилгээгээ авчиж болно. Тэгэхээр саяны асуусан асуултанд хариулахад бол боломжтой. Та хүн гэр бүлээрээ үр хүүхдээрээ даатгуулж болно. Гэрээсээ та уцаар миний саяны хэлсэн утас руу холбогдоод даатгуулж болно гэсэн. Би эндээс нэг мэдээж нөгөө мэрэгжлийн хүмүүс айгуу сайн одоо юу гэдэг өөрсдийнхөө салбарын нэг онцлог тэгээ айгуу энэ ашигтай юм байна гэх зүйлсийг нь мэддэг. Тэгэхээр би одоо яг даатгалын хүнтэй хамт сууж байгаа юм чи энэ даатгалын одоо яг ингээд та тэднастай хүн тэгээ би одоо чинь 26 толгойтой ингээд байж байгаа. 30 гарцсан ч байдаг ч гэдэг юм уу. Эсвэл бүр ингээд оюутан байдаг ч гэдэг юм уу. Яг хизээнээс яг ямар үед ер нь төлөөд эхэлжүүл эсвэл яг ямар даатгалыг ер нь урт хугацаанд аваад явж ивэл ер нь л айгүй тийм хождсон байна гэдгийг одоо ер нь бол салбараас харсан зүйлээ бол та бидэнд бас хэлээд өгөөч. За яг энэ дээр бол би угаасаа ер нь хүмүүст хэлдэг. Хүмүүс асуудаг л та найз нөхөд ч юм уу те. За яг даатгал үнэн нөөч гэдэг юм уу те. Тэгээ эндээс хамгийн эхлээд хэлэх юм нь даатгал бол угаасаа гэрэн дээр бүх юм тохиролцоо явдаг. Одоо цагаан дээр хараар бичнэ. Ингүүл өгнө, ингүүл олохгүй гэл маш тодорхой юм байдаг. Гэрээтэйг нэгдүгээр сайн танилцах хэрэгтэй. За хүмүүс зөвлөх бүтээгдэхүүн гэх юм бол эрүүл мэндийн даатгалыг бол хамгийн түрүүнд зөвлөнө. Одоо би өөрөө ч гэр бүлээрээ даатгуулдаг, даатгуулсаарч байна, даатгуулаад ч байгаа тийм. За энэ маань яаж юм гэхээр одоо улирлын чанартай өвчлүүд ихсдэг. Одоо ингээл улирал солигдохоор ханаад том уу гэл тийм. Тэгээ нөгөө хүүхдүүдийн ханаад том уу. За бид нар өөрсдөө бас тусч болно. Энэ бүх асуудлуудыг одоо цогцоор шийдэх бүтээгдэхүүн эрүүл мэндийн даатгал гэхгүй. Тэгэхээр яг даатгал дотроос яг хувь хүнд зориулаад тийм одоо та бүгдтэй зориулаад хэлэх юм бол эрүүл мэндийн даатгалыг авч хөвшөөрэй. За үүн дээр нас бол заахгүй. Өвчин бол угаасаа насыг тоодгүй тийм хүнд ч хизээж ирж болно. Тэгэхээр аль эртнээс авч эхлэх юм бол танд хэрэгтэй шүү. Одоо тэгээд салбар бас хөгжөөд эхлэхээрээ та тогтмол даатгуулсан бол таны хурамч багасдаг ч юм уу тийм тэр чиглэл рүү ер нь явж байгаа. Зөв. Энэ дээр бас нэг асууж тодруулах зүйл юм л та. Бид сар болгон улсад тийм эрүүл мэндийн даатгал гэдэг өгдгөө. За гэхдээ зарим тал дээрээ өвдөхөд магадгүй эмнэлгийн хүртээмжийн биднэрт хүрэлцдэггүй. Эсвэл тухайн эмнэлэг нь одоо тухайн оншийг оншилдгүй ч гэдэг юм уу тийм. Өвөл болоход за зүгээр энгийн хүүхдээр ярихад л нөгөө коридороор тийм одоо зулж хөвтдөг ч гэдэм үү иймэрхүү асуудлыг гардаг бид нар хэдий эрүүл мэндийн даатгалыг сар болгон төлдөг ч гэсэн тэгэхээр яг танаа одоо байгууллагын хувьд амар даатгалын хувьд ер нь энэ зохицуултан дээр яаж ажилтг юм бол тийм би эрүүл мэндийн даатгал төлдөг байлаа гэж бодоход тийм айгуу гоё асуулт тийм одоо бид нар улсад төлөөд байгаа боловч тэгээд хүртээмж хэцүү шүү дээ тэгээд зарим өвчлөлийг нэг 50%, 70%, 80% хамгаалан үйлцэний өөрөө төлнө ч гэдэг юм хувийн эрүүл мэндийг авчих юм бол одоо яг зөвхөн улсын эрүүл мэндийн төвүүдээс гадна бүх хувийн эмнэлэгт очиж болж байгаа. Тэгэхээр амар даатгалын хувьд бол заавал манай хамтран ажилладаг энэ эмнэлэг гэж заахгүй. Бүх эмнэлэгт очиж болно та. Өөрийнхөө хүссэн. Өөрийн сонголтоор одоо энэ сайн гэж бодсон эмнэлэг эсвэл гэрт чинь ажилдаа ч ойрхон тийм аль ч эмнэлэгтээ та очиж болно. Тэнд авсан үйлчлэгээ та манайхаас нэг хэмжлэл буцаад төлбөр авчихна гэсэн. За энэ их таатай мэдээ шүү гэдэг. Айгуу заавал ингэ очоод оочлоо тий хүлээгээл гэж зовоолох шаардлага байна. Бас тодорхой яг нэг эмнэлгүүдийг бас зооцсон байдаг. Тэр нь бас эргээд нөгөө яг хэрэглэгчдийн хүсээгүй ч гэдэг юм уу тийм эмнэлгүүд бас байх. Газар зүүн байршил хоолой яг үнэ. За тэгээд ямартайч маргааш 3 сарын 5-нд та дахиад нэг удаа тийм ямар ивент болох ч байгаа хэлээд хэдүүлээ өнөөдрийнхээ ярилцлага.
амьдралыг гэж бодож байна. За маргааш Авсчам гэдэг те Австрали Монголын бизнесийн байгууллагатай хамтраад даатгалын форумыг зохион байгуулнаа бид хэд. За үүн дээр бол уул уурхайн эрсдлүүд, за Монголд учирч байгаа бүх эрсдлүүд те ямар эрсдлүүд байгаа юм бэ гэдгийг бид бүхэн та бүхэнд танилцуулна. За үүнээс хэрхэн сэргийлэх вэ гэдэг зөвлөмжийг өгнө. За үүнээс сэргийлэх даатгалын бүтээгдэхүүн үйлчлэгээ гэж юу вэ гэдэг талаар мэдээлэл өгнө. За тэгээд тэндээс даатгалын талаар бүх ойлголтыг авч болно те. Ийм даатгал нь яад юм бэ? Ингэж даатгал бол надад ашигтай юм уу? Юу юм бэ? Манайх ийм бизнесээ ийм хүнтэй, ийм техниктэй энийгээ яах вэ гэдэг юм те. Бүх төрлийн даатгалын мэргэжлийн зөвлөгөөд бол хүлээн авч болно. За энд бол зөвхөн манай харилцагчид гэхгүй бүх бизнес эрхлэгч нар оролцох боломжтой. Та бүхэн бүртгэлээ хийлгээд оролцох боломжтой байх. Бүртгэлийг бүртгэлийг болохоор Avscha Mongolia гэсэн Facebook хаяг байгаа. Эсвэл Амар даатгал гэсэн Facebook хаяг дээр линкүүд нь байгаа. Тийш ороод та бүртгүүлчих болно. За болох газар нь болохоор талбайн зүүн талд Улаанбаатар галерей Жуулчин Ballroom-д өдрийн 15 цагаас болох юм. Тэгэхээр даатгалын үйлчлэгээ авахыг сонирхож байгаа, мэдхийг хүсэж байгаа бүх хүнд бол нээлттэй шүү. Хамгийн хэлбэр бол Амар даатгал пэйж рүү ороод линк рүү оруулж чанах нь тий. За тэгээд өнөөдрийн зочноор маш одоо хэрэгтэй, сонирхолтой бас одоо яг энэ салбарын сонирхолтой мэдээллүүдийг өгсөн Амар даатгал компани байгууллагын даатгалын хэлтсийн захирал Хосоотор оролцлоо. Таны ирээдүйн ажил ус эрүүл мэнд бүх зүйлд нь амжилтыг хүсье. Баярлалаа. Баярлалаа. За баярлалаа.